Монгол Улсын их хурал, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Монголын скаутын холбоо хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Өсвөрийн парламент 2022 хөтөлбөр зарлагдлаа. Өсвөрийн парламент 2021 хөтөлбөрт оролцсноороо би уур амьсгалын өөрчлөлт, эрүүл зүйн хоол гэх сэдвүүдээс гадна хувь хүний хөгжлийн талаарх маш олон ур чадварууд суралцсан. За бид энэхүү хичээлүүдийг салбартаа мэргэжлийн ах эгчнараар, эрдэмтэн ах эгчнараар заалгасан учраас амьдрал буусан, бодтой жишээн дээр тулгуур сурсан учраас үүнийгээ ч гэсэн амьдрал дээр хэрэгжүүлэх төсөл болгон зохион байгуулахад бол нэгэн түлхэгцтэй, дэмжлэгтэй санагдсан. 2021 онд анх удаа Өсвөрийн парламент хөтөлбөр минь нэгдэж парламентын боловсролыг 10 жилийн хүүхдүүдэд түгээснээр айгүй олон боломж нэгдэж байгаа гэж харж байгаа. Эрүүл хоолтын талаар сургалтанд орсноороо би өглөө болгон цайгаа уудаг болсон. Уур амьсгалын өөрчлөлтөөр бидэнд ингээ эхлээд мэдээлэл өгөөд бид нар түүнийг түгээн дэлгэрүүлээд нөлөөллийн ажлууд хийсэн байгаа. Уур амьсгалын өөрчлөлт гэхэр нэлээд том юм бодохгүйгээр зүгээр одоо та гадуур явж байхдаа хогоо хаяхгүй. Өөрийнхөө үеийн хүүхдүүдтэй хамтдаа ингээд ажиллаж байхад би багаар ажиллах чадварыг, бусдад хэдэн харилцах уу гэх зэрэг тийм софт скиллүүдийг маш сайн суралцаж авсан. За бид нөлөөллийн ажил хийсэн, нөлөөллийн ажиллаараа сайхан саар гээд бүхэл зүйлийг туулсан, бэрхшээл нь их байсан ч гэсэн түүнээс авах аз жаргал нь бүр жилийн их байсан. Өсвөрийн парламентыг би 3 үгээр зоригтой хамт олон гэж тодорхойлно. Найзууд, тэгээд шинэ үе, үнц юм. Хөгжил, баг хамт олон, шар гэсэн 3 үгээр тодорхойлно. Хамгийн гоё хөтөлбөр дөө. 60 гаруй нөлөөллийн ажлыг Монгол орон даяар аймаг дүүрэг сумсаа амжилтаар хэрэгжүүлж дуусныг дуусгахад таатай байна. Хөгжлөөс хинж хоцрох үлдэх ёсгүй. Доктортой хөгжлийн төлөө хамтдаа. Өнгөрсөн жил 21 аймаг 9 дүүрэг хүүхдийн байгууллагуудын төлөөлөл болсон 900 гаруй хүүхдүүдээс 90 хүүхэд шалгарч энэ хөтөлбөрт хамрагдсан байна. Доктортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчноо хэрхэн хамгаалах тухай, парламентын боловсрол, хувь хүний хөгжил, эрүүл хооллолт гэх мэтчлэн сургалт хөтөлбөрт хамрагдаж аймаг дүүрэгтээ нийгмийн ээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. За 2022 оны хөтөлбөр маань ч гэсэндээ уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлт, парламентын боловсрол, хувь хүний хөгжил гээд өсвөр насныханд нийт шаардлагатай болон маш сонирхолтой мэдээлэл сургалт хөтөлбөрөөр дүүрэн байх болно. Energy is very important because the challenge that the whole world is facing is around energy, and it's one of the pressing topic of our society in Mongolia today. Renewable energy, coal use, safe energy use, those are some of the key components that not only the society need to address, but also the teen will need to take it very seriously. If you don't take it seriously now, the next generation will be affected. Өсвөрийн парламент 2022 хөтөлбөр бол маш том боломж гэж би боддог. За чи өөрийнхөө аймаг, дүүрэг тэр олон хүүхдүүдийн дуу хоолой олж шийдвэр гаргах төвчнийг хүмүүст өөр тулгарч байгаа, найзуудаа тулгарч байгаа асуудлыг дуулгаж шийдвэрлэх боломжтой болдог байгаа. За яг 1 жилийн өмнө би Өсвөрийн парламент 2021 хөтөлбөрт оролцож исэн. Одоо би Нью-Йорк хотыг зорих чинь, харин дараа жил чиний ээлж байх боломжтой шүү. Өргөлөө илгээгээд үзээрэй, өөртөө ихтэй байгаарай гэж хэлмээр байна. Өсвөрийн парламент 2022 хөтөлбөрт оролцохыг урьж байна. Баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Өсвөрийн парламент хөтөлбөр Facebook хуудаснаас авах боломжтой. Хүүхдүүдээ Өсвөрийн парламент 2022 хөтөлбөрт оролцохыг урьж байна.